Сүмцгэн автомат харилцагтай. За энэ 7 хоногийн newsletter podcast-нд тавтай морил. За энэ 7 хоног аягүй сонирхолтой хоёул бараг 20 гаруй дугаар хийсэн. Хамгийн чухал зүйлээ нэг ч ярьж байгаагүй юм байлээ. Санхүүгийн эрхчлөө. Тэгэхээр энэ 7 хоногийн дугаараар санхүүгийн эрхчлөөний талаар ярилцсан. Тэгэхээр санхүүгийн эрхчлөө гэж яг юу вэ? Маш их хүмүүс маркетингд ашигладаг. Тасарчсан баян болно гэсэн үг үү? Тэг хүн санхүүгийн эрхчлөөнд хүрэхээр яаж хүрснээ мэдэх үү? Байж байгаарай. Энэ доор жишээлбэл санхүүгийн эрхчлөө бичигдсэн байна л да. Окей. Миний гол ярьдаг сэдв. Гэхдээ тэрийг яриаг байна гэдэг чинь миний алтаа зассан баярлаа. Окей. За тийм учраас асуулт нь байлаа мартчихлаа. Санхүүгийн эрхчлөө гэж яг юу вэ? Окей. Ингэж болно заяа. Санхүүгийн эрхчлөөнд маргааш хүрмээр байгаа юм бол аюу амархан. Тамаг байна уу? Шийдэл алгуу. Гүү. Ядаж банк дээрэмтэн гэж хэлээч. Окей, банк дээрэмтэн биш гээ. Лам болж болно. Лам болж болно. Тэгээд санхуугаасаа өөрийнхөө эрх чөлөөлж байгаа шүү дээ. Окей. Ямар нэгэн бит зүйлс ерөөсөө яахгүй. Тийм, ер нь бол нөө зардал гаргахгүй хүмүүсийн хандвар амьдрчия болоо. Татвар өсөлт юм шүү дээ. Татвар өсөлтгүй. Тий. Тэгээ том лам болоод ирэх юм бол том ламнар бас нэг Louis Vuitton өмсдөг юм байлээ шүү дээ. Тийм учраас санхүүгийн эрхчлөөнд хүрмээр байгаа юм бол нэг шийдэл нь юу юм бэ гэх юм бол зардлаа 0 болгох. Окей. За хүүхдүүд бас санхүүгийн эрхчлөөтэй амьдэрдэг шүү дээ. Ээж ааваа мөнгө өгөөж тэ төрөөс мөрөөс гэж байхгүй хөргөж хоолтой гих мэдчихлээ. Тийм учраас тэ санхүүгийн эрхчлөөнд хүрмээр байгаа юм бол нэг бол лам болж болно, эсвэл хүүхдэрээ хിവэрээ үлдэж болно. Тэгээ аюу олон одоо бүдүүлгээр хэлэхэд гадуур аюу олон ингээ бүтлэхгүй арх угаад PC геймд ороод тэгэхдээ ямар нэгэн байдлаар амьдралаа ингээ аваа явт болцлоогаа хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар бас ерөөхдөө санхүүгийн эрхчлөөнд хүрсэн л байгаа. Тэгж бас хүрч болно. За тэгээд эндээсээ бас нөгөө хоёр экстрим юм гараад байгаа байхгүй юу? Окей. Зарлаа 0 болгоно. За эсвэргээрээ хүмүүс бас юу гэж ойлгох юм бэ гэх юм бол ер нь ингээд тавтахын орой хамт ажиллаж байгаа хүмүүс ч юм уу ингээд 3-4 пивны дараа юу ярьдаг юм бэ гэх юм бол нэгдүгээрт ингээд захлаа муулан тий ажлын байр ингээд жон гэж яриад тэгэл юу ярьдаг юм бэ гэх юм бол нэг 2 сая төгрөгийн орлоготой хүн миний цалин 4 сая төгрөг байсан бол би тий арай гоё амьдрах хаа. За тэгээд нэг 3-4 жилийн дараа нөгөө хүний цалин бараг 5 сая төгрөг болсон байж магадгүй. Тэгээд 5 дахь өдрийн орой 3 пивны дараа юу ярих вэ? Цалин дахиад өндөр. Миний цалин 10 сая төгрөг байсан бол наа. Тийм учраас нөгөө юм байгаа. Би маш олон маш өндөр цалинтай орлоготой хүмүүсийг мэддэг. Тэдний дийлхэн санхүүгийн эрхчлөөтэй биш. Бүр илүү их ингээд юу ярьдаг юм бэ гэх юм бол би ингээд хүүхдийнхаа сургалтын төлбөрөө төлөх ёстой, би байрныхаа зээл төлөх ёстой, би ланд 300-ийнхаа төлбөрөө төлөх ёстой, би эхнэрийнхаа Prado-ийнхаа мөнгө төлөх ёстой, эх жилдээ манай гэр бол гадаад явна гих мэдчлэн одоо тэр эрх чөлөөтэй хүний яриа биш үү? Ёстой гэж яриад байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө түрүүн лам болсон хүн нэг ч ёстой байхгүй. Тийм би ном унших ёстой. Тэгээ хүмүүсийн сэтгэлийг ингээд яах ёстой гих мэдчихэн тэрнээс өөр хариуцлага байхгүй. Тэгээ хэлэх гээд байгаа юм бол нөгөө заавалчгүй зарлага өдөртөх ёстой. Тэгээ санхүүгийн эрхчлөө юу юм бэ гэх юм бол энэ ламлуу нэлийн ойрхон байгаа байхгүй. Одоо жишээлбэл равдан маань одоо цалингийнхаа бараг 60% далт хийж байгаа. Далт хийдэг. Тэгээ чи энийг алдахгүй юм бол 3-4 жилийн дараа санхүүгийн эрхчлэл хүрчнэ. За ядраатай юм найз охинтой олж магадгүй. Тийм учраас тэрэнд цэцэг авах хэрэгтэй. За тэгээд тэрнтэй суух магадгүй. Тийм учраас тэрэнд байр авах хэрэгтэй. За тэгээд гэр бүл зохиох хэрэгтэй юм чи хүүхдтэй болно. Тэгээд баахан ёстоонууд гарч ирж байгаа. За тэгээд нэмээд найзууд чинь илүү чиний дэргэд илүү гой цагтай, илүү гой хувцастай, илүү гой машинтай болоод ирэх юм бол чиний эго хөдөлж байна. Тийм учраас би энэ хүний доор өндрөхгүй. Би гой машин унах хэрэгтэй гих мэдшин гараад ирж байгаа. Санхүүгийн эрхчлөө ерөөхдөө юу юм бэ гэх юм бол одоо болноо. Гэс эхэлдэг. Одоо болноо. Шунал та.
Эсвэл. Тэгээ өөрийнхөө тоноглох гэх мэтчлэн. Тэгээд орлогынхаа тодорхой хэмжээгээ хөрөнгө оруулалт хийгээд юу болт юм бэ гэх юм бол мөнгө маань баг зэрэг ч гэсэн одоо чиний төлөө ажиллаад эхэлдэг. Одоо жишээлбэл чи өнгөрсөн жилээс хойш миний мэдхээр хаан банк руу хэдэн сая төгрөг хийсэн бэлээ? Доогоор бараг 9 сая. Тэгээд хэрэг ногдлоо шиг орчихсон. 700 хэдэн үү? Тэгэл одоо хаан банк чиний төлөө ажиллаад тий? Чам сарын 60,000 төгрөгийн орлого өгж байгаа шүү дээ. Окей. Тэгээд дараагийн 5 жилийн хугацаанд чи яг идэвхтэй адилхан автоматар хөрөнгө оруулалт хийгээд, хаан банк хөрөнгө оруулалт хийгээд, гадаад хувьцаа хөрөнгө оруулалт хийгээд энийг ингээд тэгээ чиний орлого ингээд 2 нуглаад, 3 нугараад тэгээ орлогынхаа 50% хийгээл яваад ах юм бол 5 жилийн дараа чи хаан банкнаас 700 мянга авахгүй. Тэгээ 15 сая авч магадгүй. Автоматагаас бас дахиад нэг 20 сая. Тэгэл ингээл чиний мөнгө чиний төлөө ажиллаж байгаа. Тийм учраас ягаад тийм юм бүрдэж байгаа юм бэ гэх юм бол одоо болноо. Энэ надад хэрэггүй. Энэ тэнэг тоглоом юм байна. Тэ? Тийм учраас чи тэр нөгөө үлэн зангаа хасаад, хаяад, зөв хүрээл дотор ороод, баг зэрэг еврейн хүн болоод тэгээд хөрөнгө оруулалт хийгээд ерөөхдөө санхүү эрхчлөө нөгөө орлоготой ямар ч хамаагүй. Тэ? Өөрийнхөө тэр ингээ хувийн санхуугаа барих, эгоогоо удирдах эсвэл унтраах. Тэгээд тэнэг тоглоом тоглохгүй байх. Тэр бол миний хувьд санхүү эрхчлөө. Тэгээд тэрийг нэг 5-6 жил хийж чадах юм бол санхүүгийн эрхчлөөнд хүрэхээс өмнө санхүүгийн эрхчлөөнд хүрдэг хүн болчоод тэгээ санхүүгийн эрхчлөөнд хүрэхээс өмнө санхүүгийн эрхчлөөнд хүрсэн юм шиг мэдрэмж авдаг. Тэгээ бол тийм амарх. Санхүүгийн эрхчлөөнд хүрснээ яаж мэдвэ ерөнхийдөө? Одоо эдэр бат юм уу Равдангаас имэйл ирэхгүй. Тэ? Хей баяр хүргэе. Яаж мэдэрдэг юм бэ гэх юм бол нөгөө энийг яаж төлөхөө мартчихдаг. Тэ. Ресторан ороод тэ менюн дээр байгаа үннүүдийг харахаа болчдөг. Тэгээд хамгийн гол нь би маргааш юу хийх вэ гэсэн асуудалд орж ирдэг. Яг гэх юм бол хуруугаа оншуулах хэсгүй. За даргаа за захирлаа гэсэн байхгүй. Тэгээд санхүүгийн эрх чөлөө нэгдүгээр тэр нэхэмжлэл хоосон данснаас чөлөөлөгддөг. Дараа нь тэр одоо гэр бүлэрээ нэг ресторан ороод хүүхдүүдээ милкшейк юм үнэтэй амттад өнөөдөр идэхгүй юм уу төрсөн өдрөөр ингээ баахан найзуудаа дуудсан чи тэд нар бүгдээрээ стейк захиалах юм бол oh my god тэрнээсээ ингээ чөлөөлөгддөг гих мэд чинь. Тэгээд хамгийн сүүлдээ ерөөдөө дараа маргааш би юу их вэ? Ирэх 7 хоногт би юу хийх вэ? Дараа сартаа би юу хийх вэ? Ер нь ирэх 10 жилийн хугацаанд би яг юу хийх вэ гэсэн юм орж ирээд нөгөө зовлонгийн шилжилт гэх юм уу? Тэ? Гэхдээ гой зовлон. Хамаагүй өөр зовлон орж ирэхээр санхүү эрхчлөөнд хүрсэн байдаг юм аа. Тэгвэл энэ санхүү эрхчлөөнд хүрэх яг одоо шат нь юу вэ? Яг ямар хуу алхмууд хийх ёстой? Миний хэлснээр л эхлээд найз охинтой болчихлоо юм байна. Үгүй. Санхүүгийн эрхчлөөнд хүрэхийн тулд ямар алхам хийх ёстой юм бэ гэх юм бол яа зүгээр өөрийнхөө өөрчлөх ёстой. Тэгээд жоохон одоо ингээд чиний цалин ингээд нэг сая төгрөг байл гэж бодъё заа. Окей. Тэгээд тодорхой хэмжээгээр хуучин равдан үлдэх ёстой. Тэ? Тодорхой хэмжээгээр жоохон лам болох ёстой. Тэгээд чи түрүү хэлсэн. Тэ? Орлогынхаа 50-60% далт гэдэг юм байна. Тийм учраас гэгэрсэн равдан лам маань тэ? 50% болцсон байна. Тэгэл болох. Тэгэхгүй ингээд дараагийн цалин орж ирлээ. За ингээд надаа 800 мянган төгрөг байгаа юм байна. Тийм учраас банк бус надаа сарын 500 мянган төгрөгийн төлөлттэй зээл өгөх юм байна гэдэг нэг үлэн өөрийнхөө юмар тонголмоор байдаг. Дараа ингээд гар утсаа авсныхаа дараа найзуудынхаа дэргэд нэг ширээн дээр ингээд тавьж мэддэг. Тэрийг хаях хэрэгтэй гэх юм одоо. Тэр санхүү эрхчлөө тэр сэтгэл зүй юу үнэлдэг юм бэ? Юуны төлөө явмаар байгаа юм бэ? Тэгээд найз охиндоо болж болно шүү дээ. Заавалчгүй цэцэг авах хэрэггүй бамбар авч өгөөл. Гэхдээ нөгөө зөв найз охин тэрийг ойлгохгүй юу? Тэ. Одоо хоёулаа ингээ санхугаа нэгдээ хөрөнгө оруулалт хий. Тэ. Өнтөр ресторан орохгүй яагаад гэх юм бол би ирээдүйдээ чөлөөтэй баймаар байна.
Би 2 өрөө байранд амьдмаар байна, 4 өрөө байранд амьдмаар байна. Тэр алсын хараандаа нийцэх яагаад гэх юм бол би маргааш үлэн зангаа дарах уу эсвэл 10 жилийн дараа том юмны араас тэ би ерөөхдөө яг хүний дор ажилламаар байна. Ирээдүйдээ би компанида болох болмоор байна. Тэрний төлөө надаа миний төлөө ажиллах хөрөнгө хэрэгтэй. Тэгээ би компани эхлүүлэхийн тулд тодорхой хэмжээний бас мөнгө, бэлэн мөнгө хэрэгтэй. Тийм учраас ингэж байгаа шүү хайраа ойлгож гинөө гэсэн. Ямар гоё юм бэ? Тэ? Бамбар ямар гоё амталтай юм бэ? Цэцэг хэрэггүй хайраа гэл ярьдаг хүнтэй суух хэрэгтэй. Харин чиний найз охин гэл тэ? Цалин буусан надаа бүгж авч өг, надаа ингээд машин авч өг тэ. Миний найзууд бүгдээлээ Louis Vuitton-ы цүнх барьдаг. Тэгвэл чи надаа одоо Louis Vuitton-ы цүнх аваад өг гэх юм бол тэр эмхтэй хүнээс заяа айгүй хурдан зүхтаарай бро. Зүгээр шууд блоктоо тэгээ явж өгөх хэрэгтэй. Хугацааны талаар ярих гэж бодлоо. Сая л 5-аас 6 жил гэсэн. Ерөнхийдөө ямар хугацаанд дундаж хүн санхүү эрхчлэлд хүрэх боломжтой вэ? Энийг би эргүүлээ чамаас асууж заяа. Чи манай компанид ажиллахаас өмнө санхүүгийн хувьд хэр санагдсан? Одоо хэр өөрчлөгдсөн? Дарамт марамт ингээд үлэн мэдрэмж ингээд мөнгө өрөх үү, мөнгө хоримтлах уу, мөнгө хоримтлах хөрөнгө олт хийх нь өмнө хэцүү байсан уу? Одоо илүү амархан болсон уу? Тэр талаас. Одоо л илүү амархан болсон. Өмнө манай ангийн нэг хүүхэд шинэ уцтай болоод тэгээд би жоохон хөрөмтлөөс мөнгөөр яг адилхан тэр уцыг авч ирсэн. Тэгэхээр одоо хүртэл тэр уцтай ерөөсөө солиё гэж бодохгүй дараа чинь 2-3 жилтэй. Тэгээд ерөнхийдөө бол ямар мэдрэмж одоо төрж байна? Илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгээ илүү тэр нөгөө уц авах ёстойгоосаа чи чөлөөлөгдсөн байна тийм. Өөр юунаас чөлөөлөгдсөн? Өөр тэр тэнэг тоглоомын дүрмөөсөө чи чөлөөлөгдсөн байгаа ч тийм. Тийм учраас тодорхой хэмжээгээр чи санхүү эрхчлэн хүрсэн байгаа байхгүй. Гэхдээ яг одоо хүссэн цагтаа ресторан орно гэдэг чинь санхүү эрхчлөө биш байхгүй юу? Тийм. Санхүү эрхчлөө юу юм бэ гэх юм бол тэр тэнэг эмоцсоос гардаг, тэр үлэн зангаасаа гардаг, багын өвдөлтөөс гардаг. Тэ энэ хүнд гайхуулъя, дургуун хүнд би одоо ингээд гар утс яана маана тэ ангийн уулзалт дээр би одоо ланд 300 дээр очно гэсэн тийм тэнэг юмнаас чөлөөлөгдөөд тэгээд ерөөхдөө нэг амьдралын лайфстайл болчиход тэгэл тодорхой хэмжээгээр чи баг яг санхүү эрхчлэл хүрсэн байгаа хаа одоо зүгээр яг жигнэсээ одоо өнөөдөр ямар хоол идэх үү маргааш нөгөөдөр юу хийх үү гэсэн юмнасаа одоо бүрэн чөлөөлөгдөг юм байна. Гэхдээ чи хамгийн ядаргаатай юмнасаа өөрийнхөө чөлөөлсөн байна. Тэгээд бусад түрүүний ярьжсэн одоо зорилгууд зүгээр цаг хугацааны асуудал. Хариулт болчихсон. Тэгвэл хүмүүс ихвчлэн яагаад санхүү эрхчлэлд хүрдэг вэ? Энэ шунлаа хайж чадаагүй гэсэн болж. Сая тэргээ би бас бодоод сая компьютер дээрээ суугаад бичээд байсан байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө яагаад хүмүүс тансаг брэнд худалдаа авдаг юм бэ? Тэ? Яагаад тийм шийдвэр гардаг юм бэ? Аюу санаа юм ойлгосон. Одоо ингээд төсөл үзчихээ заяа. Чи ингээд гэр хороолт амьдарч ирсэн. Заяа. Ус зүүж исэн. Заяа. Тэгснэ ус зүүж явахдаа чиний ангийн найз гой машинаараа лагер явахдаа чамаа харсан. Яг уу. Атарх. Ичин. Окей. За сургууль руугаа явсан чинь чиний хувцас ингээ нүүрс өнөрч байгаа. Яах юм? Бас чинь. Ичин. Тэ. Тэгээ ингээд найзууд чинь ингээд компьютер тоглоомуудтай тэ. Гар утсан дээр ингээд дататай, гоё чихвчтэй, AirPod-тай, iPad-тай, Mac-тай ингээ явах юм бол тэгээ чамд энэ бүх юм байхгүй юм бол яах вэ? Бас тодорхой хэмжээнд чинь. Тий. Ичиж шунах уу. Тэгээд нэг жоохон мөнгөтэй болоод ирэхээр тэр гэр оролт байгаа хүн яадаг юм. Тэр өмнө байгаагүй зүйлсээ бүгдийг нүүдэг тий. Айл бол хол. Тий. Тийм учраас нөгөө хуучин байршлаасаа өөрийгөө холдуулдаг байхгүй. Окей. За. Өөрөө тэндээсээ холдно гэдэг чинь тэр хүний хувьд бол хангалтгүй. Яг бол өмнө хүмүүс ус зүүж байгааг нь харсан. Нүүрсийг үнэртсэн. Гар утсгүй байгааг нь анзаарсан. Датагүй байгаа. Найзынхаа утаснаас гуйгаад текст мессеж ингэ явуулдаг байсан хүн болго мэдж байгаа учраас тэр хүн өөрөө гэр хороолоос гарсан ч гэсэн тэр хүний дотор гэр хороол гараагүй байхгүй.
Окей. Юу хэлэх гээд байна гэх юм бол тухайн эргэн тойрны хүмүүс тэ мэдээгүй байна гэсэн одоо нөгөө өвдөлт байгаа. Тийм учраас тэр хүмүүст ингээд зарлах хэвээр. За тэгээ гэр бол бас гардаг хүн ер нь бол одоо бүгдэр гэж юу ч хэлэхгүй байгаа шүү. Дайрны найр хин ягаад зарлж байгаа нэг шиг. Би hey guys тэ би тэнд амьдрахаа болцсон шүү. Би өөр зиндааны хүн шүү. За тийм учраас тэгээд нэг $20,000 болоод ирэхээр Louis Vuitton-ы ямар нэгэн хувцас авдаг штэ. Тэгээд тэр тансаг брэндүүд нь логогоо амар том тавьчихдаг. Тэгээд тэр хүн одоо чи одоо тэр гэр болоос гарцсан нүрсэн өнөөс аль хэдийн холтцсон. Ингээд Louis Vuitton яагаад авч байгаа? Би одоо бас мөнгөтэй болсон шүү. Hey guys тэ. Миний хувцсыг үнэрт тэ хардаа нүрсэн өнөр байхгүй шүү. Тийм учраас өөрийнхөө холдуулсан хэрнээ нэмээд хүмүүст ингээд зарлах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ядаргаатай тэгээд тэр зайсан майсан руу нүүчих юм бол өмнө нэг Prius ундаг байсан бол одоо тэр гар нэг бенз ундаг. Тэгээ гадаа ингээд яг гэр хороолоос ингээд гараа явчаад тэ хүү ямар гоё юм бэ гэл тэ утаа мутаны өнөр байхгүй байна гэд нэг айгуу сайхан ингээд Prius угаагаа яваад исэн чи хөрш маань бензээр ингээд гараа явдаг. Тэгээ чамлуугийн харна. Prius. Тэ эсвэл яг гэрээсээ ингээд гараа явахдаа хүмүүс ингээд гараа өргөн штэ. Тэ тэгэл юу авах вэ? Тийм учраас тэр нэг дуустгүй тоглоом байхгүй. Тэгээд бүр ингээд зайсны хамгийн тансаг хэсглөө явсан чинь Хонконг явсан чинь ингээд хүмүүс завтай, онгоцтой ингээд онгоцон дотор суусан чинь ингээд таньдаг хүн бизнес класс юм уу, first class юм нисээд сайн уу рафта ингээд чаа сууж байгаа гэсэн чинь economy тий хатлын дотор сууж байгаа их бол дахиад гэл тэгээ энэ дуусахгүй байхгүй юу. Тийм учраас ер нь хариулт болж чадсан. Тэгэхээр энэ дуустгүй энэ ичмхийн атархлаасаа болоод хүмүүс ерөнхийдөө санхүүг удирдах чаддгүй, хөрчлөөнд хүрч чаддгүй. Тийм шүү дээ. Ерөнхийдөө нөгөө сургууль төгсөхдөө бидний данс бүгдээрээ хоосон, гар утсгүй, хувцсгүй. 5 жил ажиллаад тэр оюутан байхдаа бүх хүссэн юмудаа авцсан хэрнээ яг адилхан үлэндөө явж байгаа байхгүй юу. Тэгээ 40 наснаа бас үлэндөө явчихна. Тэгэл нэг найзын лагер дээр очсон чинь нэг амар гоё грил милтэй болоод надаас грил хэрэгтэй байна. Тэгээ найзын очсон чинь 70 инч зурагт байсан чинь надаас хэрэгтэй байна. Тэгэл нэг найз хаустай болсон чинь 5 өрөө орон сууц хангалттай би ч гэсэн хаустай болох хэвээр. Тэгээ одоо ингээд машины шинжилтүүд яагаад яваад байгаа юм бэ гэх юм бол одоо ингээ аягүй олон Land 300 гараад байгаа шүү дээ. Тэгээд улам олон Land 300 яваад ах юм бол улам олон Land 200 ундаг хүмүүс 300 гараа ингээл явах байхгүй. Дуусахгүй тоглоом. Тийм учраас түрүүний бас хэлдэг чинь одоо болноо. Тэр шийдвэрээ гаргаж чадахгүй юм бол хизээж санхүү эрхчлэл нүрэхгүй. Тэгээд бас сургалтнаараа бас нэг жишээ авчдгийн тэр яг энэ тохиромжтой чи хороололт хамгийн баян хүн байж чадахгүй юм бол чи хаанч хамгийн баян хүн байж чадахгүй. Наад их юм бол дуустгүй үлэнгийн тоглоом байхгүй. Тийм учраас тэр санхүүгийн эрхчлөөнд хөрхөө үгүй юу гэдэг чинь тийм эмоцийн асуудал. Хангалттай гэх юм бол айгүй хурдан хүрч. Хангалтгүй гээ явах юм бол хизээч хүрэх.